За үзэгчдээ орой минь төргий. За өнөөдрийн манай ярилцлагын болонд нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргаалсан Бан Ки Мун өргөдөн оролцож байна. За түүнтэй бид Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлж байгаа 1 тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд за мөн гендерийн тэгш байдал эмэгтэйчүүд залуучуудын оролцоо за мөн түүний хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар товч ярилцлага авахар бэлтлээ. Thank you so much, Your Excellency, for having us. And Эрхэмсэг ноён Бан Ки Мун таныг манай телевизэд ярилцлагаар болсонд баярлалаа. Та бол нэгдсэн үндэстний байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байх цаг үеэс эхлээл уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх чиглэлээр олон жил идэвх санаачлагтай ажиллаж их зүйлийг хийж байгаа хүний нэгэ. Тэгэхээр Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд юу хийх ёстой гэж харж байна? First of all, living in 21st Баярлалаа. Юун түрүүнд хүн төрлөختөн бид 21-р зуунд дэлхийн ертөнцид хамтдаа амьдарч оршин тогтнохын тулд дэлхийн хамтын нийгэмлэг бүхэлдээ нэг үзэл санаагаар хамтарч зайлшгүй яаралтай хийх ёстой хамгийн чухал зүйл бол уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх явдал юм а. Бидэнд хүлээж суух цаг үнэндээ алга байна. Уур амьсгалын өөрчлөлт хүн төрлөختөн бидний төсөөлж байгаагаас хурдан явагдаж байна. Ийм учраас л нэгдсэн үндэстний байгууллага энэ асуудалд маш их анхаарлаа хандуулж нэг чухал шийдвэр гаргасан. Энэ бол 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нэгдсэн үндэстний байгууллагын гишүүн 193 улс орон хүлээн зөвшөөрсөн Парисын хэлцээр байсан юм а. Миний бие Нүүбийн ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаанд дэлхийн удирдагчдыг мөн дэлхийн нөлөө бүхий бизнес эрхлэгчдийг иргэний нийгмийн чухал төлөөллүүдийг Парис хотноо нэг дор цуглуулж энэхүү түүхэн хэлцээрийг батлуулж чадсанараа үнэхээр их бахархдаг. Нэгдсэн үндэстний байгууллага байгуулагдсанаас хойш 80 жилийн хугацаанд хийгдсэн маш чухал хэрэгцээ шаардлагатай түүхэн гэрээнүүдийн нэг бол яахарахгүй Парисын хэлцээр байсан гэдгийг би баттай хэлж чадна. Тухайлбал Парисын хэлцээгээр бид дэлхийн агаарын дундаж температурын өсөлтийг Цельсийн 1.5 градусаар хязгаарлахаар тусгаж өгсөн. Гэхдээ харамсалтай нь өнгөрсөн жил Дэлхийн цаг уурын байгууллага дэлхийн агаарын дундаж температур ойролцоогоор Цельсийн 155 градуст хүрсэн гэж мэдээлсэн. Энэ бол маш ностой зүйл гэдгийг харуулж байна. Гэхдээ инглигээд бидэнд боломж олцоо байхгүй болсон гэсэн үг биш ээ. Дэлхийн долларалтай тэмцэхэд бидэнд боломж болцоо байсаар байна. Монголын тухайд Монгол бол дэлхийн хөгжиж буй улс орнуудын нэг. Монгол улс бол үйлдвэрчлэлтийн эхний шатанда явж байна. Жишээлбэл намайг анх Монгол улсад ирж байхад түүхийн үрс төлдөг байсан бол харин одоо Улаанбаатар хот түүхийн үрс хэрэглэхэ болсон байна. Энэ бол үнэхээр цаг үе олсон маш сайн шийдвэр бөгөөд Монгол улсын засгийн газар хүлэмжийн ялгарлыг бууруулахад өөрийн хувь нэмрээ оруулж байгаагийн тод жишээ юм а. Тиймээс бид бүгд чадах чинээгээр дор бүрнээ хүлэмжийн ялгарлыг бууруулах ёстой. Хэрв хүлэмжийн ялгарлыг бид зохистой түвшинд бууруулж чадахгүй бол яах вэ гэхээр жишээ нь уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх засгийн газар хоорондын мэргэжлийн зөвлөл юу гэж зөвлөдөг вэ гэхээр хойд мөсөн далайн ус хайлж далайн түвшин 4 дахин нэмэгдэх бол Антарктидын мөс хайлж мөн далайн түвшин 1 дахин нэмэгдэнэ гэж үздэг. Түүнчлэн мөнх цас дөргилүүд мөсөн голын мөс хайлна, далайн түвшин нэмэгдэнэ. Тиймээс бидэнд ямар нэгэн зүйлийг хүлээх үнэхээр цаг хугацаа алгаа. Ийм л болохоор бид бүхэн энэ зүйлийн эсрэг яаралтай арга хэмжээ авах ёстой. Нэгдсэн үндэстний байгууллагын гишүүн ямар ч улс орон дэлхийн нийтээр уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх чухал хөтөлбөрүүдийг нэн тэргуунд анхаарч хэрэгжүүлэх ёстой. Яагаад гэхээр та хаана амьдарч байгаагаас үл хамаарч уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд өртөж байна шүү дээ. Чи Монголд байна уу? Америкт байна уу? Хятад байна уу гэдгээс үл хамаарч бид нэг л дэлхий дээр амьдарч байна. Бид нэг л хүн төрлөختөн. Манай дэлхий бол бидний цорын ганц оршин тогтнож буй гариг ертөнц маань шүү дээ. Тэгэхээр миний чиний гэж ялгалгүйгээр бид хамтдаа л асуудлаа шийдэхийн тулд бүгд хувь нэмрээ оруулах ёстой. Би Монголын төр засгийн удирдлагууд, бизнес эрхлэгчид, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлд хандаж нэгдмэл болж гурвалсан хамтын ажиллагааны түншлэлийг аль болох хурдан байгуулж хамтран ажиллахыг уриалж байна. Иймд уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх энэхүү чухал санаачлагыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд нэгдмэл
нэг үзэл санаа, нэг зорилгоор хамтран ажиллах нь хамгийн үр дүнтэй шийдэл байх болно. My question is that Монгол улс бүгд найрамдах Солонгос улстай нүүрс төрөгчийн ялгарлыг бууруулах хүрээнд хамтран ажиллах боломжтой гэж та харж байна уу? Олон улс энэ чиглэлд ер нь яаж ажиллаж ямар санаачлах гаргаж байна? carbon credit against climate change. The relationship between Mongolia and the Republic of Korea. Монгол болон бүгд найрамдах Солонгос улсын харилцаа хамтын ажиллагаа хурдцтай хөгжиж байна. Би үүнд үнэхээр сэтгэл хангалуун байна. 55,000 гаруй монголчууд Солонгост ажиллаж амьдарч байна шүү дээ. Эдийн засаг, бизнесийн харилцаа, иргэд хоорондын харилцаа, оюутан залуус сурч боловсрох боломж олцоо нэмэгдэж байгаа гэд олон зүйлс хоёр талын харилцааг улам ойртуулж байна. Монгол болон бүгд найрамдах Солонгос улс хэрв нүүрс төрөгчийн давхар эслийн ялгарлыг бууруулахад өөрсдийн нөөц боломжоор хамтран ажиллавал аль талдаа ашигтай гэдэг нь ойлгомжтой. Хоёр улс аль болох нүүрс төрөгчийн ялгарлыг бууруулах нэгдсэн үндэсний байгууллага дээр хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэх нь чухал байна. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ гэхээр бүх үйлдвэрүүдийг орчин үеийн болгох ёстой. Эдгээр үйлдвэрүүд хүлэмжийн хийн ялгарлыг зохих төвшин хязгаараас давхгүй хэмжээгээр ялгаруулах ёстой. Хүлэмжийн хийн ялгарлыг аль болох бууруулсан эрчим хүчний их усүрдээр суурилсан үйлдвэрлэлийн процессыг улс орнууд бий болгох хэрэгцээ шаардлага үүссэн байна. Өнөөдөр дэлхийд дахинд маш олон автомашины үйлдвэрүүд цахилгаан автомашин үйлдвэрлэж эхлээд байна. Тухайлбал дэлхийн хамгийн том үйлдвэрчсэн улс орнууд Европын холбоонд байдаг. Гэтэл Европын холбооны хил дамнсан нүүрс төрөгчийн зохицуулалтын механизм гихчийг баталж хэрэгжүүлж эхлээд байна. Энэ механизмын хүрээнд Европын холбоо бензин болон дизель хөдөлгүүрт автомашин техник хэрэгслүүдийг хилээрээ нэвтрүүлэхийг хориглох, хэрвээ Европын холбооны хилээр нэвтрүүлсэн тохиолдолд маш өндөр импортын татвар төлөхөж чиглэсэн бодлого баримталж байна. Өөрөөр хэлбэл тухайн тээврийн хэрэгсэл нүүрс төрөгчийн ялгарлыг ямар хэмжээгээр ялгаруулдаг вэ гэдэг дээр нь хязгаарлалт тогтоох зорилготой. Тийм учраас миний бие Монголын талд ч, Солонгосын талд ч, бусад Азийн улс орнуудад хандаж нүүрс төрөгчийн давхар эслийн ялгарлыг бууруулсан эрчим хүчний технологиор суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг уриалдаг. Энэ бол яаралтай, зайлшгүй хийх ёстой зүйл гэдэг нь ойлгомжтой болоод байна. Жишээлбэл POSCO бол бүгд найрамдах Солонгос улсын хамгийн том үйлдвэр. Бүгд найрамдах Солонгос улсаас ялгаруулж буй бүх хүлэмжийн хийг 100% гэж авч үзэх юм бол үүний 12%-ийг POSCO дангаараа ялгаруулж байна. Энэ бол ганц компанийн хувьд маш өндөр тоо шүү дээ. Тийм болохоор би POSCO-гийн удирдлагуудтай уулзахаараа үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа байгаль дээлтэй технологи руу шилжүүлэхийг шаарддаг. POSCO ган хайлуулахын тулд асар их нүүрс шатаадаг. Харин одоо тэд ган хайлуулах технологи нүүрснээс ус төрөгчийн технологи руу шилжүүлэх үйл явцыг хийж эхлээд байна. POSCO бол ган хайлуулахын тулд ус төрөгчийн эрчим хүчийг ашиглаж эхэлж байгаа гэдэг бол маш сайн хэрэг төдийгүй уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэхэд чиглэсэн бодит өөрчлөлт шинжил юм а. Ийм байдлаар Монголын үйлдвэрүүч гэсэн байгаль дээлтэй технологиор суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэдэгт найдаж байна. Ингэхгүйгээр цаашдаа үйлдвэрлэлээ хөгжүүлэх боломжгүй болж байна. Эмэгтэйчүүд залуучуудыг дэмжих санаачлага үүнтэй холбоотой олон чухал ажлыг та хийж хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Тиймээс нэгдсэн үндэстний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дараагаар ажиллаж байх хугацаанд Монгол улстай энэ чиглэлд хэрхэн яаж хамтран ажиллаж байв, ямар зөвлөгөө өгдөг байсан бэ? We have agreed upon on Paris Climate Change Agreement, and also we have adopted. Миний хувьд нэгдсэн үндэстний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дараагаар ажиллах хугацаанд хамгийн их анхаарал хандуулж хийж хэрэгжүүлсэн 3 гол зүйлийг нэрлэе гэвэл: нэгдүгээрт уур амьсгалын өөрчлөлт, хоёрдугаарт тогтвортой хөгжлийн зорилт, гурав дахь чухал зүйл нь хүйсийн тэнцвэртэй байдал, ялангуяа эмэгтэйчүүдийн эрхийн асуудал байсан. Бид Парисын хэлэлцээр тогтвортой хөгжлийн зорилт зэргийг баталсан. Тэгвэл гендерийн эрхтгш байдал эмэгтэйчүүдийг чадваржуулах зорилготой байгууллага болох Нүүбийн эмэгтэйчүүд гэх нэгдсэн үндэсний байгууллагын харьяа
агентлагийг байгуулж хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах эмэгтэйчүүдийн эрхийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж эхэлсэн. Гэхдээ энэ байгууллагыг байгууллаа гэд бүх асуудал шийдэгчихнэ гэсэн үг биш шүү дээ. Өнөөдөр ч гэсэн эмэгтэйчүүдийн эрхийн асуудал тулгамдсан хэвээр байна. Тэгэхээр эмэгтэйчүүдийн эрхийг нэмэгдүүлэхийн тулд илүү их ажлууд хийгдэх хэрэгтэй. Тухайлбал эмэгтэйчүүдийн нийгэм дэх оролцоог нэмэгдүүлэх нь хамгийн чухал. Яагаад гэвэл эмэгтэйчүүд маш хариуцлагатай. Тэд өөрсдийн чадвар, боломж олцоогоо тултал нь ашигладаг. Тиймээс хариуцлагатай албан тушаалуудад эмэгтэйчүүдийг илүү олноор нь ажилуулах ёстой. Жишээ нь улс төрийн хариуцлагатай албан тушаалууд, бизнесийн байгууллагуудын удирдлагууд, боловсрол, соёл гээд олон салбарын удирдагч, манлайлагч нарын дундх эмэгтэйчүүдийн эзлэх хувь нэмэгдэх нь илүү их үр ашигтай байдаг нь ажиглагддаг. Тиймээс би Монгол улсын төр засгийн удирдлагууд, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтөд уулзах үедээ эмэгтэйчүүдийг илүү хариуцлагатай албан тушаалуудад илүү олноор нь ажилуулах хүсэлтийг тавьдаг байсан. Тиймээс Монгол улсын төр засгийн удирдлагууд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, нэмэгдүүлэх, тэдний нийгмийн оролцоог дэмжих, улс төрийн эрхийг хүндэтгэн үзэж байхыг шаарддаг байсан. Мөн бид залуу үе, хойч үеийг дэмжиж, тэдний эрхийг хамгаалж, тэднийг илүү хүчрхэгжүүлэх ёстой. Миний бие нэгдсэн үндэстний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дараагаар ажиллах хугацаанд мөн л нүүбийн залуучуудын асуудал эрхэлсэн албыг байгуулахыг зорьсон. Тэгэхээр нүүбийн эмэгтэйчүүд, залуучуудын асуудал эрхэлсэн агентлаг болон албыг байгуулах ажлууд нь тус байгууллагын түүхэн дэх анхны бөгөөд маш үр дүнтэй хэрэгжиж эхэлсэн чухал санаачлалууд байсан юм а. Тиймээс миний бие Монгол улсын засгийн газарт хандаж зөвхөн эмэгтэйчүүд төдийгүй залуу хойч үеийг дэмжихэд яаж илүү үр дүнтэй хүчин чармайлт гаргаж болох вэ гэдэг дээр анхаарал хандуулж ажиллахыг хүсдэг байсан. Бид залуу үеэ сайн дэмжиж, тэднийг илүү их чадвархжуулж, тэдний дуу хоолойг сонсож байж илүү сайхан ирээдүйг бүтээн шүү дээ. Эмэгтэйчүүд болон залуучуудад маш их нөөц боломж байдаг учраас тэдний нийгэм дэх оролцоог нэмэгдүүлж байж бид илүү сайн сайхан нийгэм, ирээдүйг бий болгоно гэдгийг ойлгох хэрэгтэй. Тогтвортой хөгжлийн зорилт бол таныг нэгдсэн үндэстний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дараагаар ажиллаж байх хугацаанд хэрэгжиж эхэлсэн чухал ажлын нэг. Харин одоо хэрэгжилт ямар шатандаа явж байна? Та энэ чиглэлээр хэрхэн анхаарч байна? Үүнийг амжилттай хэрэгжүүлж үр дүнд хүрэхийн тулд яах ёстой гэж харж байна вэ? Your activities right now. Again, I'm proud that during my time I was able to convince Нэгдсэн үндэстний байгууллагын бүх гишүүн улс орнууд нэгдэж хамтдаа байгуулсан тогтвортой хөгжлийн зорилт бол хүн төрлөختөнд дэлхийн ертөнцтэйгөө хэрхэн зөв зохистой, хариуцлагатай харьцах вэ? Яаж бид хамтдаа нэг дэлхий дээрээ оршин тогтнох вэ гэсэн үндсэн үзэл санаан дээр суурилан байгуулагдсан. Энэ маань тогтвортой хөгжилд хөтлөх 17 зорилгоос бүрдэж байгаа. Мэдээж уур амьсгалын өөрчлөлтийн асуудал тусгагдсан. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал биднийг хүлээхгүй, цаг алдаж болохгүй чухал зүйл гэдгийг хүн бүр ойлгодог. Бидний ирээдүйн хойч үеийн амьдрах дэлхийн ертөнц маань оршин байх уу, үгүй юу гэдгийг уур амьсгалын өөрчлөлтийн асуудал бид яаж анхаарахаас хамаарна гэдгийг улс орнууд хүлээн зөвшөөрдөг мөртлөө улс төрийн түвшинд шийдвэр гаргах түвшинд очихороо тухайлбал улс төрийн манлайлагчид энэ асуудлыг нэн тэргүнд тавьж үзэхгүй байгаа нь харамсалтай. Тиймээс уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжил гэдэг бол зайлшгүй хэрэгжүүлэх ёстой зүйлс юм. Тогтвортой хөгжлийн зорилтын тухайд өнгөрсөн жил Нэгдсэн үндэстний байгууллагын ерөнхий ассамбл тусгай чуулганаараа тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг хэлэлцсэн. Би тэр хуралдаанд оролцсон. Гэтэл мэрэгчлэтнүүд болон шинжээчдийн зүгээс тогтвортой хөгжлийн зорилтын ердөө 17% нь биелэх боломжтой байгааг судалгаагаар гаргаж тавьсан. Гэтэл бидэнд ердөө 5 жил үлдээд байна шүү дээ. Тиймээс бид үлдсэн хувийг хэрэгжүүлэхийн тулд 5 жилийн хугацаа байгаа тул Нэгдсэн үндэстний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш дэлхийн улс орнуудын удирдагчид хандаж тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, Парисын хэлэлцээрийн зорилтод хүрэхэд чиглэсэн ахиц дэвшил гаргахын тулд
маш их ач холбогдол өгч анхаарал хандуулж ажиллахыг уриалж шаардж байна. Эдгээрийг хийж хэрэгжүүлэх, үр дүнд хүргэх нь дэлхийн улс орнуудын удирдагчдын улс төрийн хариуцлагын асуудал юм. Иймд миний бие улс төрийн манлайлагчид, улс орнуудын удирдагчид, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн асуудлаарх олон улсад өгсөн амлалтуудаа хэрэгжүүлэх, үндэсний хөтөлбөрүүдийнхээ зорилтыг биелүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллана гэдэгт найдаж байна. Энэ бол үнэхээр улс төрийн хариуцлага юм а. Мөн иргэний нийгмийн байгууллагуудын удирдлагууд өөрсдийн хариуцлага ухамсарлах ёстой. Бизнес эрхлэгчид манлайлал үзүүлэх хэрэгтэй. Үнэн дээр бол улс төрчид, бизнес эрхлэгчид, иргэний нийгэм бүгд хамтдаа нэгдэж хамтарч ажиллаж байж л амжилт гаргана. Ингэхгүйгээр үр дүнд хүрэхгүй. Тиймээс миний бие дэлхийн иргэн та, дэлхийн улс төрч манлайлагч та бүхэн, дэлхийн хүчирхэг бизнес эрхлэгчтэй та бүгд хамтдаа нэгдэж гар нийлж дэлхийн нийтийн энэхүү чухал шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд улс төр болон ёс суртахууны бүхий л хүсэл зоригоо дайчлан хамтарч ажиллахыг та бүхнээс хүсэж байна. Ярилцлага өгсөн танд баярлалаа. Баярлалаа. За ингээд өнөөдрийн ярилцлагад Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ки Мун оролцлоо. За тэрээр уур амьсгалын өөрчлөлтийн асуудал, за мөн эмэгтэйчүүд хүүхдийн тэгшэрхийн асуудал болон түүний хийж хэрэгжүүлж байсан ажлуудын нэг болох тухайлбал Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дараагаар ажиллаж байх хугацаанд санаачилсан тогтвортой хөгжлийн зорилтын талаар одоо за энийг хэрэгжүүлэхэд улс орнууд юу хийж хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар өнөөдрийн ярилцлага үзэгч та бүхэндээ хүргэлээ.